Юу байна за? Тайван да. Чамаар юу байна? Зоргоо та хоёр зүгээр үү? Байдгаараа л байна. Охин удахгүй сургуульд орох гээд зоргоо нилээн их ажиллаж байгаа. Чи энийг хардаа. Зоргоог би нэг хүүхэнтэй зураг авахулсан байхыг харлаа. Энэ скриншот нь байна. Тэр зургийг харах мөчөд хэн нэгэн намайг нүүрлүү алгадаж байгаа юм шиг болов. Эхлээд би энэ ямар нэг буруу ойлголт төрүүлмээр юм болжээ гэж бодлоо. Гэвч тэр эмэгтэй Facebook хуудасаар орж үзсний дараа би буруу ойлгоогүй нь тодорхой болов. Зоргогийн надад хайртай гэж байсан бүхэн нүдний өмнө харагдлаа. Хормын дээрээ тэр зөвхөн намайг л хайрлана гэж хэлсэн. Эцэг эхэд минь хүртэл өхөн өгтлээ охиныг чинь харж халамжилна гэж амласан байж намайг яаж ингэж чадаж байна? Би өөрийгөө барьж одоо яахаа нухацтай бодлоо. Тэр эмэгтэйтэй холбоо барих уу? Эсвэл зоргоотой ярилцахаар хүлээзнэх үү? Тэгээд би нөхөртөөгөө ярилцахаар шийдлээ. Боломж гарангуут тэр хуралтын талаар тойруугаар асуудал маргаан болж хувирлаа. Ингэж их ажиллаад гэртээ ирж байхад ийм утгагүй юм ярьж суух юм гэдэл намайг өөрт нь итгэсэнгүй гэж буруутгав. Би тэгээд зүгээр суусан гэж үү? Би ч гэсэн адилхан үүрэг хариуцлага хүлээгээд үүрэлцээд л явж байна. Охиноо асарч гэр орноо өөдөн татдаг. Гэр бүл шиг байгаасаа гэж хүсдэг болохоор чадах бүхнээ л хийдэг. Эцэст нь гэрэлсэн гэдгийг мэдвэл нөхрийг маань орхих баха гэж найдаад тэр эмэгтэйтэй холбоо барихаар шийдсэн юм. Гэвч тэрний хариу дахин нэг удаа намайг алгадах шиг болов. Гэр бүлтэй гэдгийг би угаасаа мэдэж байсан. Надад тэр нь хамаагүй. Би тэрэнд хайртай. Тэрнийг би аз жаргалтай болгодог. Чи аль хэдийн эхнэр нь болчихсон байж одоо юу хүсэж байгаа юм? Зүгээр хүлээн зөвшөөрөл дөө гэж хэлсэн юм. Юу болоод байна? Яахаараа араар тавилт зүгээр байна гэж? Яахаараа нууц амрагтай байна гэдэг зүгээр хэвийн зүйл болчихдог билээ. Би нэг нөхөртэй, нэг эхнэртэй гэр бүлтэй байхыг хүсэж байна. Би одоо тэгэхээр хувиа бодсон хүн болж байна гэсэн үг үү? Цаашаа яахаа мэдхээ байцглаа. Миний шийдвэр охинд маань нөлөөлнө гэдгийг би мэдэж байлаа. Би охиныгоо сайхан гэр бүлтэй байгаасаа л гэж хүсэж байна. Аавыгаа алдахыг харж охиныгоо зовоомооргүй байна. Гэхдээ би зөвхөн охиныхоо төлөө энэ бүхнийг төвчвөл аав нь ээжийг хайрладгүй гэр бүлтэй болно. Тийм байвал охинд минь дээр гэж үү? Тэгээд би нөхөрлүүгээ зурвас илгээж ярилцмаар байгаагаа хэллээ. Хэрвээ ирэхгүй бол тэр шийдвэр нь юм байна гэж ойлгоно гэдгийг хэлсэн юм. Өчигдөр маргалцсны дараа тэр гэрээсээ гараад ирж хоноогүй. Хаана хонсон нь бол ойлгомжтой. Иннээс өмнө тэр надад ажил ихтэй байна гэхэд нь гадуур хонохт нь би юу ч сэжгэлдэггүй байсан. Яагад гэвэл би тэрэнд итгэдэг байсан юм. Би найзындаа хонлоо, хуралд явлаа, утасны цэнийг дуусчихсан, сүлжээгүй байлаа гэдэг байсан. Ирэх өгөөг нь мэдэхгүй би тэрнийг хүлээн суулаа. Харин тэр ирж бүх юмыг байснаар нь байлгахыг надаас гуйсан юм. Тэр намайг эхнэрээ гэж хүндлэн охин бид хоёрыг харж халамжилнаа гэв. Гэхдээ заримдаа нөгөө хүүхэнтэйгээ уулзаж байж магадгүй гэлээ. Тэр надад хайртай хിവэрэ. Одоо үед чинь ийм юм байж л байдаг штэ гэсэн юм. Би тэрний хуваа хичээсэн яриаг нэг хоромч илүү сонсож чадсангүй. Аматад гэж тэрэнд хэллээ. Тэгэхэд би шийдвэрээ гаргасан юм. Гэрлэлтийн тангаргаа өргөсөн тэр өдөр би тэрний эхнэр байсан. Цорын ганц эхнэр нь. Эхнэр бас нууц амрагтай байна гэж юу ч яриаггүй юмсан. Тэрнийг явсны дараа би Facebook дээр нэг зурвас авлаа. Нэгэд унштал. Тэрнийг явуулсанд баярлалаа. Тэр надад чамаас уйдаад удаж байгаа. Чамайг тийм уйтгартай хүн ч гэсэн төвчээд хамт байдаг байсан гэж хэлсэн гэсэн байлаа. Тэр хүүхний зурвасыг аваад би юу хийхээ бодож байв. Тэгтэл нөхөр буцаж ирээд уучлахыг гуйлаа. Энэ удаа тэр эмэгтэйтэй харилцаагаа таслана гэж хэлэхээр нь яг одоо миний нүдэн дээр тэр хүүхэн рүү залгаад хэл гэж би хэлв. Тэрнийг уцаар ярихад чи хүссэн хүнээ хайрлаж болно. Намайг л ганцхан битгий орхиоч гэж нөгөө хүүхэн уйлж байгаа нь сонсогдож байв. Би утсын шүрч аваад өөрийгөө татаж аваад ухаан орооч. Чамд өөр хүнтэй уулзах өчнөө боломж байна. Заавал яхаараа гэрэлсэн хүнтэй зурлаад байгаа юм бэ? Хүмүүс чамайг юу гэж бодох хамаагүй юу? Гэхэд тэрний хариулт намайг хэлэх үггүй болгов. Надад ийм байгаагаараа байхад зүгээрээ гэж тэр хэлсэн. Чиний юу гэж бодох чи надад хамаагүй.
надад энэ бол зүгээр биш. Миний нөхөр охин бид хоёрыг сонглоо. Одоо биднийг тайван орхи гэж би тэрэнд хэлв. Би одоо жаргалтай байна. Аав ээжтэйгээ, охинтойгоо халуун дулаан гэр бүлтэй. Миний нөхөр яасан гэж юу? Би тэр явдлаас хойш 2 сарын дараа тэрнээс салсан юм. Уучлсан мөртлөө яагаад намайг орхиж байгаа юм бэ гэж тэр надаас асуусан. Би тэрнийг үнэн сэтгэлээсээ уучлсан. Ямар ч үс санаагүй гэж хэлж чадахч тэр явдлыг хизээч мартаж чадахгүй. Үнэн дээр би нөхрийгөө буцаж ирсэн тэр өдрөл тийм зүйлийг мартаж чадахгүйгээ мэдсэн юм. Гэхдээ тэр хоёрт хоёуланд нь сургамж өгөхийг хүссэн юм. Та намайг ямар өөдгүй юм бэ гэж ботож байж магадгүй. Гэхдээ би сүрчгсэн юм шиг л санагдаж байна. Тэр шаналл, эргэлзээ хизээч алга болоогүй. Би тэрэнд юунаас ч илүү хайртай хിവэрэ. Охиноос нь тэрнийг салгахгүй. Хүссэн үедээ харж байж болно гэж хэлсэн ч гэсэн цаагаараа би биенээ үзен ядаж байхаар ингээд энэ бүхнийг дуусгахыг хүссэн юм. Би тэрэнд бас хизээ нэгэн цагт өөрт чинь хайртай эмэгтэйтэй учирвал надад хандсан шигэ битгий хандаарай гэж хэлсэн. Зарим хүн алдаанаасаа суралцдаг. Харин зарим нь алдснаа ч ойлгодгүй. Хүн бүрт сонголт байдаг. Би энэ замыг сонгосон. Цаг хугацаа өнгөрөх тусам охин маань аав нь ээжийг хайрладгүйг, байнга хуурдгийг харж байснаас аав ээжийн үүргийг хоёуланг нь гүйцэтгэдэг ээжтэйгээ байснаа дээр гэж би бодсон юм. Бүх зүйл ийм байвал хамаагүй дээр байх болно. Бусад хүмүүс юу гэж хэлэх, хүүхдээ ганцаараа өсгөх нь ич хүртэй гэж бодох нь надад хамаагүй. Би харин ч энийг амжилт гэж хардаг. Намайг аз жаргалгүй болгосон зүйлээс би өөрийгөө чөлөөлж, аз жаргалаа өөрөө бүтээж, охиныхоо төлөө бүхнээ зориулж чадах болохоор. Миний ухаарсан зүйл бол хүмүүс нэг нэгнээ гомдоохгүйгээр хайрлах хэрэгтэй. Чамайг үнэн сэтгэлээсээ хайрладаг хүн хизээч би сэтгэлийг чинь зовоож гомдоохгүй. Тэр хүн чамайг хайрласны төлөө буруу зүйлтэй эвлэрэх хэрэггүй. Тиймээс хайраас болж өөрөө ч зовж, бусдыг ч зовоох ёсгүй гэдгийг би ойлгосон юм.